За бүгдэнд нь орой мэндэ шөнийн бичлэгийн тэрийг яас утсан юм. Яг одоо цаг шөнийн 2 цаг 11 минут болж. Дөнгөж цайл гэртээ орж ирлээ. Гарчгаас бол анзаарсан баг те. iPhone 17 Air задлж үзье. Өөртөө нэг шинэ утас авч ирэх юм ааш. Калифорниа гэж юм. За яаж задалдаг вэ? Одоо жишээ нь энийг биш үү? Ингэж задлах юм шиг байна л да. Эсвэл буруу зарласан гэж магадгүй шүү. Тэгээ энэ доотлын ногооныг бас ингэж гүйлэх юм байна. За ингэ гүйлгсэн. Ногоо дэсээ гарч ирсэн. За ер нь юу ч өнөртдөг юм биш үү? Ер нь бол их амар сүртэй өнөртдөг юм байна. Тэгээд Type-C USB орж ирж байна. Тэгэхээр яг оригинал өөрийнх нь USB гэсэн үг дээ. За утас маань энд харагдаж байна. Байхад бас боломжийн хөнгөн 165 г гэсэн баг шүү. Энийг нь хуулдаг юм шиг байлаа шүү дээ. Яг хөө мэдээж нөгөө 16 Pro дээрээс юм байс те. 15 дэх байд. Асаал үзье. Хөөе унахаа наачихгүй те. Сэтгэл бол гоё байна. Өөртөө бас одоо iPhone-ы хамгийн нэмтэн энэ загварыг авлаа. Гарчган дээр бол харсан баг те. Нөгөө 16 Pro, за дээрэс нь 15 Pro-гийн гунигт түүх юм уу те. Юу болсон бэ гэхлээр би 16 Pro авсан юм аа. Хайрцаг савгүй юм лацгүй. Төд бодлого ерөөсөө найз нөхдөд хүс залуу хүн юм шиг шавуудан штэ. Бараг үүр цаж ирсэн. 4-5 цаг алтаад. За нэг хүрс 41-тэй залуухан 19, 18, 20-тэй ч юм тийм залуу хурж ирээд хаа суух уу явах уу гэд. Тэгээд ерөнхийдөө суугаад манай гэрлүү нэг оролцоогоор нэг 20 минут явах газар 41 минут явсан. 41 минут пара асааж тултан явсны эцэст бол би машинд нь унтцсан. Тэгээд дүүхүү бол буулгасны дараагаар би нэг 2 минутын дараа сэргээд тэгээд яг нэг буулгаж явах явцад бол би мэдээгүй. Тэгээд яг буулгахад бол би гартаа бол уцаа барьсан байна гэж уцаа кейсийг барьсан байсан. Тэгээ ерөнхийдөө бол таксины дээр дүүхүү бол надаас таксины мөнгө төр авахгүйгээр ерөөсө буулгаал миний утсыг кейснээс нь салгаал те. Тэгэл аваа явсан. Төд бодлого би 15 Pro Facebook-ээс хайж аваад авсан. Нэг нисгийц дээр очиод аюугаар залуус байсан юм л та. Нэг 23 24-тэй залууч. Тэгээд ямар ч асуудал үүстэй гэдгийгсэн чинь ямар ч асуудал вэ тэгэхээр ингээд за окей гэдэг. Тэгэхэд авцсан чинь одоо миний хэрэгжилж байгаа 15 багхгүй юу. Тэгээд би удаашралтай байгаад харна гайхаад оройн залгасан ч утас авдгүй. Тэгээд би маргааш нь залгаад яасан ч утас нь холбогддгүй. Тэгээд нөгөөдөр нь утас нь холбогдож байгаа юм мессеж бичлээ. За ингээд дэлгэцэн сочиж бай. Дэлгэцэн 800-900 мянган төгрөг гэж байна. Янтамаа 750 гэж байна. Надад 750 мянган төгрөг өгч үү? Эсвэл энэ уцаагаад би мөнгө авчиа гэдгийгсэн чинь. Би утасны чинь мөнгөж аваад аль дээр өөртөө утас авцаа гэж хариулт хэлж байгаа байхгүй. За тэрнээс хойш одоо баг сар болцсон уу? Сар болж байна. Тэгээ ер нь блоклоод алга болсон. Тэгээ би яг юу хэлэх гээд байна гэхэлэр залуустай. Ер нь залуучуудаа Монголд ер нь бол цөөхөн штэ. Бид нар чи өөрсдөө. Тэгэхээр би биэндээ хайртай байцгаая. Жохон хүнлэг байцгаая. Тэ? Ер нь яг миний зүгээр нэг саний богино хугацаа авахгүй. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд надад энэ утас 15 Pro өгсөн 2 хос байгаа тий. Тэр харж ивэл бас эргээд холбогдоод тий. Тэгээ ер нь бол баг өгөхгүй л багтаа тэр ингээд блоклоод алга болж байгааг бодоход. За мөн нөгөө миний 16 Pro-г авч явсан таксины жолооч дүү минь тэгээд энэхүү бичлэгийг үзэж байгаа бол ер нь битгий ингэж цааш та такси барьж байгаа ачиг олон хүмүүс байгаа тий ингээд ингэж охироогоороо магадгүй чи удахгүй алдах байх. За тэгээд ямар ч гэсэн ийм нэмхэн уцтай боллоо. Энэ уцаа чи эхнээсээ хайрлнаа. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Сайхан амраарай. Баярлалаа баяртай.